Сайн байцгаана уу, намайг Баярхуу байдаг. Хичээлээ цагаараа айлчаа идгээ. Манайх 24 оны 6 сараас эхэлж айлчаа иж эхэлсэн. Фандын талаар сонсоод айлчаа байх орчихсон. Би скальпер төрлийн айлчаач. Дөрөн бол өөрийн гэсэн стапа хүлээгээд төвчээртэй бүгдийг хүлээж аваад ордог. Тэгээд төвчээртэйгээр байдаг. Хийсэн айлчаа. Айлчаа их нь мэдээж санхүүгийн тал дээр боломжийг бий болгодог. Дээрээс нь хамгийн гол давуу тал нь өөрөө өөрийгөө таних боломжийг бас өдөр бий болгодог. Өөрийгөө ямар хүн бэ, ямар төвчөртэй хүн бэ гэдэг дээр бий болгодог. Ашигтай айлжихын тулд мэдээж техник шинжилгээгээс гадна өөр дээрээ ажиллаж сурах нь бас арилжааны давуу тал болж өгч байна гэж бодож байна да. Арилжааны талаар нь 10 жилдээ мэдчихсэн. Гэхдээ нөгөө нэг өөрийн гэсэн тогтсон хэмжээний хөрөнгөгүй болохоор арилжаанд ерөөсөө ордог байсан. Тэгээд өнгөрсөн жил манай ажлын залуу ер нь фандын талаар хэлээд тэгээд тэр үеэс эхлээд ер нь судалж эхэлсэн. Фандын арилжааны давуу талууд нь ерөөсөө эрсдлээ би өөрөө хүлээх нь бага, илүү их нэг ашиг олох боломжийг олгож өгчихсэн. Тэгээд фандын арилжаад авчихсан та. Шалгуурыг амжилттай давхад ер нь бол тэмдэглэл аягүй чухал байсан. Би бол анх нөгөө нэг эхлээд нэг аягүй олон фандын асууд ингээ алдчихсан л та. Гэхдээ нөгөө нэг тэмдэглэлүүдийг хөтлөөд яг юм үр дүнтэйгээр явж исэн болохоор ерөөсөө юм шантралгүйгээр орж исэн. Тэгээд хэцээ давж чадсан. Фандын давуу талыг бол мэдээж нөгөө нэг эрсдэл багтаа байдаг өөрийн тал дээр хөрөнгө хэмжээ маш бага авдаг болохоор тэгээд дээрэс нөгөө нэг ашигтай нөгөө нэг дадлуудыг бий болгож өгч идэг. Одоо өдрийн алдагдлын хэмжээ 2.5%-аас дээшлэх хүчтэй ч юм уу те. Энэ нөгөө нэг цааштай нөгөө нэг айгүй зөв дадлуудыг хөвшүүлж өгчдөг нь давуу тал болж ирсэн. Сэтгэл зүй ер нь бол тайван байхад оруулаа илүү үр дүнтэй байдаг. Одоо тэгээд нэг алдчихад дараа нь ингээд нөгөө revenge оролтууд хийдэг штеп. Тэр оролтууд дээр илүү алдчихийдэг миний туршлагаар бол. Тэгээд яг гоо 2 stop loss зохиулаад нэг эргэж хаардаг ч юм уу 3 stop loss зохиулаад бүр тэр чигтээ болдог ч юм уу ингэж нэг сэргэлт авч иж орох ёстой юм шиг санагдаж байгаа. Stop loss зохиулчаад яалтч амардаг л болчиход байгаа. Би өнгөрсөн удаад нэг бас нөө фандус шатааж захтай ерөөсөө ингээд 5 6 stop loss зэрэг ингээ аваад шатаажсэн. Тинчэнээсээ тэгээ яг тэмдэглээ хараад окей ингэж болохгүй мэн гэсэн өөрийн гэсэн дүрмтэй болоод болж ирсэн. Өөрөө хөдөлчихсэн тэмдэглэлүүд аягүй зоригжуулдаг. Тэмдэглэлүүдээсээ би яг энэ ашигтай ярилцж гэнэ үгүй юун дээр алдснаа мэдж байгаа болохоор тэр алдаануудаа засах боломжийг надад олгож исэн. Тэгээд тэрнийхээ үр дүнд ч гэсэн нөгөө нэг завсарлах үедээ завсарлаж орох үедээ оролтуудыг хийж чаддаг болчихсон. Би нөгөө нэг эдийн засгийн мэргэжилтэй л дээ. Тэгээд юу яа дээ. Хувийнхаа мөнгө урсгалын төлөө ер нь бол жилээр ч юм уу 2 жилээр нэг гаргачтیں۔ Анх нөгөө нэг фандыг сонсчоод нэг эхний данс аваад шатаагаад тэр өдөртөө дахиж нэг данс аваад шатааж исэн. За тэгээд ер нь фанд дээр энэ илүү нөгөө нэг хувийнхаа санхүү дээр төсвөлөх шаардлагатай байна гэд 10 20 дансны төсөв ингээд гаргаж ирсэн 2 жилийн дотор. За би 2 жил ерөөсөө ингээд алдсан ч хамаагүй ингээд яваад үзье да гэд. Тэгээ ерөөсөө ингээд алдчихсан ч гэсэн байнга оролт боломжтой байжсэн. Яг төлөвлөгөөний дагуу явж ирсэн болохоор миний алдагдлын хэмжээ гэсэн дээр нөгөө нэг амьдралд нөлөөлөх үс биш. Бага хэмжээтэй байсан болохоор ерөөсөө юм шантрах зүйл ерөөсөө байгаагүй. Тэгээ тэмдэглэлээ хараад мэдээж эн чинь үр дүнтэй байсан болохоор ингээл цааш яваад ах урам зоригтой болчихсон да. Анх арилжаанд орж явахт нөө өөрийн гэсэн стаптай болчоод тэгээд тэрийг хүлээлгүй аягүй болдог байсан. Эсвэл араас нь нөхөж ордог байсан. Ингэснээр нөгөө нэг төлөвлөгөөний дагуу орог болохоор алдагдлууд аягүй хүлээдэг байсан. Тэгвэр одоо яг өөрийн гэсэн стаптай болчоод төлөвлөгөөгөө зохиочоод яг төлөвлөгөөнийхаа дагуу орж байгаараа гэж зөвлөмөр байна. За баярлалаа.